За аймгийн засаг даргын албан даалгавар жил бүрийн 3 сар, 4 сар, 5 сарыг бол тогтчлт үйлчилгээ цэвэрлэгээний сар болго ингэ зарласан байдаг. За энэ хүрээнд бол Дархан уул аймаг бол хавар 3 сараас эхлээд бол тогтчлтын ажлууд, за 4, 5 сард бол их цэвэрлэгээний ажлуудыг зохион байгуулж байна. За 5 сарын эхний сар бүрийн эхний 7 хоногийн одоо бямб баасан гаргуудыг бол их цэвэрлэгээний ийм одоо өдөр болгож одоо зарласан. Энэ хүрээндээ бид нар бол ихтэй сургууль мэрэгжлийн сургуулиуд, за мөн одоо төрийн болон дэд үтцийн байгууллагууд бол их цэвэрлэгээний ажлуудыг зохион байгууллаа. Өнөөдөр бол 5 байршлуудыг сургуулиудад хуваарлж өгсөн. Энэ хүрээндээ цэвэрлэгээгээ хийгээд тодорхой хэмжээнд Дархан хотыгаа цэвэр зэмсгэр байлгахад одоо хүчин зүтгэж оролцлоо. Тэгээд дэд үтцийн байгууллагууд маань энэ далангуудыг цэвэрлэж одоо бас одоо тодорхой ажлуудыг хийсэн. Маш одоо хөрөнгө зардал гаргаж, хүн хүч гаргаж ажиллалаа. Дархан дулааны сүлжээ, мөн одоо Дархан ус сувг, Дархан сэлэнгийн захилгаан төгөөх сүлжээ хэмээх одоо энэ дэд үтцийн байгууллагуудаа бас одоо талархаж байгаагаа илэрхийлье. За манай дөрвөн сум бол одоо цэвэрлэгээний ажлыг сумын төв болон одоо эргэн тойрны зам дагуу төв авцамын дагуу цэвэрлсэн. Энэ дотроос бол Шарын гол сум бол одоо өөрийн олон жил болсон сумын төвийн одоо энэ хогийн цэгээ бол нэлээд бочлох ажлыг нэлээд санаачил зохион байгуулж ажиллаа. Энэ бол маш олон жил болсон одоо ажлыг одоо цэвэрлж овоолж буслах одоо энэ ажлыг одоо зэгцэлж хийлээ. За хонгорсон бол энэ төв авцам дагуу ялангуяа энэ манай энэ цайдмын хүндэд агсан одоо энэ хостын давараас нааших зам, за мөн сумын төв, мөн хогийн цэгийн эргэн тойрны бол маш сайн цэвэрлээ. Орхон сум бас одоо энэ сумын төв бусад одоо энэ хот хоорондын энэ хойд хаалганаас, Дархан хаалганаас цааш хойшоо сэлэнг өнгөртөл одоо энэ замуудыг, сэлэнг хүртэл одоо энэ Шарын голын гүүр хүртэл замуудыг цэвэрлээ. Гэх мэт их олон ажлуудыг зохион байгууллаа. Тэгээд Дархан уул аймгийн засаг даргын албан даалгаврын захирчийн алба нэгтгэн зохион байгуулж энэ ерөнхий удирдлагаар хангаж, за мөн ууч, шуудаа, бээли бүхий л зүйлсийг одоо хангаж зохион байгуулж ажиллаа. Тэгээд нийт цэвэрлэгээнд оролцож ажилласан төрийн, олон нийтийн байгууллага, ерөнхий боловсролын сургууль, эрүүл мэнд, төрийн байгууллагын бүхий л оролцсон, цэвэрлэгээнд оролцсон нийт албан хаагчид, сайн дурын хүмүүстэй бас талархал дэвшүүлье.